Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч Бөөж Гурил. Энэ өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлөлийн нэвтрүүлгийн шинэ дугаар Угтаал цайдан сумаас үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За Угтаал цайдан сумыг зорьсон учир гэвэл үнэхээр онцгой юм аа. За бид энд нэгэн охины хүсэл мөрөөдлийг бид биелүүлэх болно. За үзэгч та бүхнээс төрхөн нууцлын нэвтрүүлэгтэйгээ хамт ээж хэний хүсэл мөрөөдөл нь хэрхэн биелэхийг хамт ээж үзээрэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тгчээр 20 жилийн туршлагатай Өгөөж Гурил компани хамт олон оролцож байна. За нэвтрүүлгийн ивент тгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. За ингээд бүгдээрээ Угтаал цайдан сум руугаа хөтлөцгөө. Сайхан хаварч байна уу? За сайн байна уу? Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За ихч сайхан хаварч байна уу? Би тэнхээ дангуу. Данг. За хэн гэдэг лээ? Ганцдаг. За хэдүүлээ амьдарч байна. Гороол амьдэрч байгаа хүмүүс яг. Тэгээ яг гэр зөр тэгээ яг нэг болох юм бол өөрөө нэг жоохон би мутан үү тэгээ яг өөрөө жоохон сууж байгаа тэгээд унах юм л та тэгээ яг. Сайн оо. Сайн уу? Хичээлэнд харч уу? Шалгалттай байсан юм уу сая? Гүү хичээлтэй зүгээр математик шалгалттай. За. Танилцсанаа. За намайг Жавзан Талам гэдэг Төв аймгийн Угтаал цайдан сумын бүрэн дунд боловсролын 12 дахь ангид сурдаг аа. Төгсгөөд хичээл их байна уу? Нэлээ тэгээд. Хичээл ихтэй хажуугаар нь ээжигээ асраад байгаа тий. Ээж нь ер нь хизэнээс ингээд унаад хэлсэн ээжийн талаар жахан дэлгэнгүй яриач. За манай ээж ингээд айлаас бол 8 улаа. Тэгээд баг одоо 6 настайгаас ер нь ундаг болсон. Айлын том охин болохоор санаа зовох юм их байгаа зү гэрт нь. Харин тий. За юунд вэ? Тэгэл ээж дүү өөрийнхөө хичээл ном одоо яаж төгсдөө гэл. Тэгэл нэлийн санаа зовох юм их байна да. За өдөрт ер нь юу хийж амжуулж байна өглөө осоод? Өглөө эрт босоод тэгээд ерөнхийдөө өдрийнхөө гал төлөвийг бэлтжээд тэгээд сургуулаа яваад ирэхэд ер нь хаяа ингээд гэр мэр зэврүүн байдаг. Тэр үед ингээ галаа төлнө. Тэгээд усгүй болсон тохиолдолд дүүтэйгээ ярьж агаад бас ингээ ус мусандаа явна. Тэгээд бас ээжийнхаа ер нь хоол цайг нөгөн. Тэгээд тэгжэлтэй одоо угаасаа 12 дахь анги хэмчээ сонгон дугуулантай. Тэгээд өдөөс хойш бас сургууль явах шаардлагатай. Тэгээд сургууль руугаа явдаг 3 гээд. Бүгдийг нь ер нь амжилт чадчихна уу? Бүгдийг нь ерөнхийдөө дүү байдаг болохоор дүү маань бас айгүй их тусалдаг. Тэгээд дүүтэйгээ бас хамжаад ерөнхийдөө хийхээ хэлж байдаг. Тэгээд ер нь бол амжина уу. Медаль авчихсан зургнууд нь байна уу? Медаль авчихсан зураг мөрөнсөө байна. Төөх ямар олон медальтай юм бэ? Энэ юуны медаль юм? Саксны медаль юм тий? Энэ болохоор бас сургуулийн. Энэ шатрих байна. За шатар. Шатар энэ физикийн олимпиад гинэ. Өөх ямар олон авьяастай байна вэ? За энэ юуныхээ Монгол ус гэсэн энэ. Энэ юуных Монгол бичгийн олимпиад. Одоо юу сонирхож байна? Аль хичээлдээ сайн байна? Ямар хичээлээр олимпиад юу өгөх гэж байна? Яаш өгөх гэж байна? Хим, биолог, математик, англи хэл гэсэн дөрвөн хичээлээр дөрөв яаш өгнө гэж бодож байгаа. Том болоод ямар хүн болъё гэж бодож байна?
Том болоод ер нь хүмүүсийн амнасыг аварсан тэгэл ачтай эмчил болно гэж боддог шүү дээ. Яагаад заавал эмч гэж? Одоо ингээд манай ээж өвчтэй, тэгээ ер нь манай ээжтэй адилхан өвчтэй, манай охтол ер нь бас дахиад ганц 2 хүн байдаг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг эмчлэн гэж бодоод тэр нь эмчл болохыг хүсдэг. Тэгээ хаяа ээж манай ихэд ингээд ухаалтсан байх жишээний иймэрхүү хүнд явдлууд ер нь болдог. Тэгэл тэрнээсээ болоод ер нь эмч болъё гэж бодсон. Ээжигээ ер нь хэр олон баярлуулж ирсэн. Ээжигээ ер нь бол тэгээд дуртай юм авч өгөөл ер нь их баярлалтай ш. Ээжний юм дуртай. Манай ээж шоколаданд аяг их дуртай. Ээжтэйгээ юм ярихаар ээж нь тийм юмгээ хариулаад өгнө ойлгоно үстэй. Ер нь бол ойлгоно. Тэр ерөнхийдөө хаяа юм яриад тэгэл ер нь дүү бүд гурав хоорондоо бас хаяа ярьж суудаг. Тэр үед ерөнхийдөө хамгийн их аз жаргалтай инээлтэй. Өрхөө орлого нийтний хөргөө. Өрхөө орлого 140 ээжийн юуны мөнгө, группийн мөнгө гэж өгдөг. Тэгээд юу яадаг? Ээжийн дүүнер болоо эгчнэр ер нь туслалцаа үзүүлдэг. 140 мянган төгрөг юу зарцуулж байна? 140 мянга тэгэл дүү битүүрийн хувц сунар гэл тиймэрхүү юм. Тэрнээс идэх мэдэх юм бол энэ эгчл гаргаад өгч тий ээж эгчин. Энэ 3 сарын 140 мянган төгрөгөөр амьдардаг. Ээжийн группийн мөнгө. Ээжийн группийн л мөнгө байхгүй 140 мянган төгрөг. Тэгээд тэр мөнгө нь бол эдний өмсөж зүүхэд юунд хаана ч хөрөлцөхгүй. Төлөө мод ингээл бид нар л ингээл тал талаасаа л тусал дэмжээл энийг дундаа аваад явдаг болохоос биш. Яг өөрийнх нь амьдрал бол яагаад ч идэж уухтаа л таардаг энэ 140 мянган төгрөгийн мөнгө нь. Тэгээ яг манай хүүхдүүд ч юм уу миний дүүгийн хүүхдүүд энэ хувцснараа бол яг ингээд дамжуулаад л илүүчлээл би ч гэсэн өөрийнхөө өмсөж үхээс дүүдээ өгвөл өмсөж үхээр бол яг хөө бид нар бол тал талаасаа дүүгээ ингээл хар сандаа дундаа л тэгэл аваа явж байгаа даа. Энэ байшин хэний байшин? Энэ байшин болохоор нөгөө юу манай эгчийн дэлгүүрийн ингээ галлагааны өрөө. Тийм өрөөгөө ингээ баг зэргийн тохиолдол тэгээд тэг бид уруу зүг амьдэрдэг. Өглөө өдрийнхөө говьгол биш таа. За юм ээ. Энэ өчсөн тий. Ээжигээ өвчтөй байхыг хараад жахан сэтгэл нь эмзэгэлдэг байх та ингээ эдгээ чимсэн эмийн цагт нь уулгачихсан гэдэл. Өглөө явахдаа эмийн уулгана орой ирээд эмийн уулгана. Тэгээд өөр бусад ер нь байхгүй төлөвчөх болоо яаж чухал гэх ерөнхийдөө санаа зовлт их байдаг. Толомгүй сэтгэл нь цав цагаан суши тожда над санагдах миний хайртай ээжи. Одоо ер нь бол 3 удаагийн том төлөгдөлттэй. Тэгээ заримдаа ерөнхийдөө ингээд ширээ мэрээ авдар мөргөөд унах чинь ингээд хаяа янз бүрийн газар нь хөхөрцөн толгой молгоо ингээд хавдсан байх жишээ тий. Тиймэрхүү нэг урд дэмжтэй. Тэгсэн чинь л ингээд ээж төлөгдчихлээ гэл тэр үстэ амар болчихсон. Сүүнд төлөгдсөн. Тэгээ одоо ингээд яг гоё эсгээ төлцсөн. Яг тэр нь болохоор тэр үстэ нэг юм төлөгдсөн үед л аюу. Тэгээд имлэг дээр ирээд асарсан чинь ингээд сувлагч нь тос энэ зүгээр л төрчих юм буруу төрхээд тэгээ ингээд хамгийн биэнд нь уулуулсан болцсон. Тэгэл ингээд дэмэрээ амар юм. Ээжтэй ч надад тусалж чадах юм юу гэж боддог. Ээж тусалж чадах юм уу? Эмчлээ ирүүлэх судалгаа ямар ч дахиж төлөвлөхгүй л гэж. Ээжээ ингэ шаналхгүй өөрөө орондоо шаналжсэн бол хамаагүй дээр ахгүй юу? Айгу их бодчихсон. Ээжтэй ер нь хайртай гэж хэлжсэн үү? Ээжтэй ер нь л хайртай гэж хэлдэг. Ээжтэй тэгэл ерөнхийдөө олимпиад тэмцээн явахад ээж амжилт төсөй гэж намайг нүсэл тэрэл. Би ч гэсэн тэгэл үнсэл. Тэгээд явахад ерөнхийдөө амжилттай оролцсон юм шиг санагддаг шээ. Толомгүй сэтгэл нь цав цагаан суши тожда над санагдах миний хайртай ээжи тожда
над санагдах миний хайртай ээж. Дүүгээ айгу мундаг одоо багш болгоод За тийм тэгэл өөрөө юм нэмч болоод дээжтэйгээ хурлаасаа хамдарнаа л гэж ярилцдаг. Эмч би. Эрүүл мэндийн төлөө. Эрдэм чанар тэмрэг сэтгэлээ. Хамгийн зориултаа хамтдаа. за чи магадгүй ангаач өөрөө өндөр босохтой шүү дээ. Тэгэхээр тэнцэхгүй байвал яа гэж бодож байна. Өөр сургууль ч юм уу эсвэл өөр мэрэгжил бодсон юм байгаа юу? Төлбөр нь өндөр шүү дээ. Тийм 6 жил сурна. Эмчээргийн совилгчаар ихээр 4 жил сурна. Тэгэхээр төлбөрөө яа гэж бодож байна. төлбөр дээрээ жоохон баг зэргийн санаа зовжул байгаа. Хаанаас болохоо мэдэхгүй. Заав хэрэг гарч ийн завдан тулмаа. Зав нэх гардгүй мөө одоо төгсөх анги тэгээд яхад ээж өвчтэй. Одоо 3-аас хичээлтэй юу? Тийм одоо 3-аас биологийн давтлагатай. За тэгвэл сургууль дээр ч очиж үзье. За тийм. Өглөө өдрийнхөө говьгоо өгсөн. За Юу ч асуудаг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Атар талын амуу буу дайн өгөөж гурил. Ариун газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Манайх нүүрс төлдөг, манайх бамбирын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны халаал тавьсан. Ороод ир наашаа. Цаац. Готлог орж байгаа манайх сэрүүхэн. Шалны халаалтыг үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би готлогт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зандихыг тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддог. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Байгаль эколого үр хөвгтийн эрүүл мэндийг болсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зан. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За бид Жавзан долмынхаа сургуультай танилцах гад ирсэн байна. Угтаал цадам сумын улсын тэргүүний 1-р сургууль, хэдгээр сургууль гэж явдیں۔ Ер нь тэдгээр сургууль гэж явдаг. Зүгээр л улсын төрний сургууль юм. Одоо давтлагатай байлоо. Биологийн давтлагатай. За тэгвэл ингээ зааж өгөөд сургуультай ямар ч гэсэн танилцъя те. Цоцсон гайг байгаа. Гайгүй ах. Багштай юу гэж хэлэх юм? Багштай юу? Тэгээ өнөөдөр хэлсэн дээ. Намайг урдаа түрүү байхгүй шүү. За. Ингэ нэлээ. За. Энэ кабинет гинэ. Зарцсан. Чамд баяр өгөөд байна уу? Надад баяр өгөөд байна уу? Сэвэдгүй байна. Асуух юм ангийнхнаасаа багшаасаа. За. Тэгээ. Чи гавьяатай үйл байгуулсан юм шүү. Итгэхгүй. Мөрөөдөл бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй орш. Тестлизээ мөрөөдөл биелийн нэвтрүүлгээс за анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран
Жавзан дулмынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүний хэмжээр 6 жил тэтгэлэгтээ сурах эрхийн бичгийг олгохоор ирсэн юм аа хүүхдүүдээ. Йоо, истэж мэдгүй. Хэрэг баяртай. Ээжигээ асрын эмч болъё гэжсэн чиний хүсэл байсан шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан 6 жил хүний эмчийн мэрэгчлэр Ангаах ухааны үндэсний их сургууль 100% үн төлбөргүй сурах эрхийн бичиг чамд өгж байна. Йоо, истэ. Мэдгүй баяртай. Чиний мөрөөдөл байсан уу? Байсан. Истэ бодоогүй байна. Хүсэл мөрөөдөл биелэх юролтой хүний хорвоо Хүмүүсийн амнасыг аварсан тэгэл ачтай эмчил болно гэж боддог ш. Хүсэл мөрөөдөл биелэх Хамгийн хүсэж байгаа нь ээжээгаа л өрөөл болгож байна. бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. За та бүхэндээ бас маш их баярлалаа. Нээч хүүхдийн гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө манай хүүхдийг сонгож хүүхдийн маань бас хүсэл тэмүүллийн минь хүлээж авсан бас баярлж байна. Та бүхэндээ бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээ манай Жавзаа бол тэгээд хүүхний итгэл найдвар даах чадвартай их мэрэгтэй тийм хүүхд байгаа. Тийм болохоор ер нь тэгээд ээжигээ асран хүмүүл нэгсэн хүсэл мөрөөдөлтөө ингээд багч чулууныг авсан ингээд хүсэл мөрөөдөл биелүүлж өгч байгаа юм чи. Энэ мөрөөдлөө улам тээсээр хүсэл мөрөөдөлтөө заавал хүрнэ гэдэгт нэр нь найдаж байна. Бүх зүйлд их мэрэмт хий. Сайн утга тэгээд сургуультай их амжилттай сурах гэж бодож байна. Тэгээд тусалж тэмжин найз тайртай шүүсэй. За. Тэгээд минь найз мөрөөдөлтөд хүрсэнд баяр хүргэе. Найз тайртай шүү. Ангаах ухааны үндэсний их сургуулиараа очиж батламжаа гардаж авнаа. Одоо бид нартай хамт явж чадах уу? Одоо юу? Тийм. Истэ. Чадхаа. За, тэгвэл бүгдээрээ явах уу? Яаж ийм итгэхгүй байгаа юм бэ? Жисэт гэж өгдөг. Ээжтэй очиж хэлэх үү? Хэлнэ. Хамгийн дөрөнд очиж хэлнэ шүү дээ. Ээжтэй хоёртай хамгийн дөрөнд очиж хэлнэ тий. Тэгээд хот руу шууд явъя тэхүү. Ээжийн дуртай юм юу авсан? Ундаа, шоколад, тэгээ бомбо. Бомбо дуртай юм. За. Ээж нь гайгүй байгаа, унчихгүй байгаа. Хит баярлуулж болохгүй гэдгсэн шин. За тэгвэл Тэнгэр ариун хайранда гойнега ножсгсэн. Ээжээ. Охин тэнцчлээ. Заяаг мэдгшилж өгсөө. Толовгүй сэтгэл нь цавцагаар сууши тожда над санагдах миний хайртай ээжи тожда над санагдах миний хайртай ээжи Хэрэг баяртай. Нэмч болно. Охин надаа эмч болоо таныгаа эмчлээ. Тэгээ дүү гурлаа аз жаргалтай сайхан амьдрнаа. юм шүү ээжээ нүдэн дархан мөлмөс чиг мэрмэрж яваа хүүгээ нүгэл дархан жаргал шиг энтерж яваа хүүгээ Яа. Яасан. Зүгээр л баярлаад хэлэхгүй болтгоо. Өөр нөгөө баярл гинтийн баярл гэдэг чинь баярл гэж сонир санагдаад байна. Би бас эхлээл уцраа болохгүй үзсэн. Ийм том бэлэгч гэж юу байхгүй юм.
бас л юу гэж хэлмээр юм бэ? Дүүгийн маань ингээд ирээдүйд ийм сайхан мэрэгжил эзэмшүүлээд ээжигээ эргээд эмчлэн асрын соёлны ээж байтгаанаа тий одоо ийм олон өвчтөөр шаналж байгаа хүнийг эмчлэн гэдэг бол бас юу гэж хэлмээр юм бэ? Баярлалаа. Би таныг баярлаж байгаа гэж бодож байна. Энэ бас хэрийн хүнд одоо ийм том боломж бол олддоггүй. Мөрөөдөл биелж гин гээд ийм нэвтрүүлэг явж л байдаг. Би ингээ манад хөрөл ирнэ гэж ерөөсөө төсөөлөж юм бэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гүрэл. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол мед нэгдсэн эмнэлэг. Атар талын амуу буу дайн өгөөж гүрэл ариван газар шорооны минь өгөөж гүрэл ард олны итгэлийн өгөөж гүрэл амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гүрэл 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гүрэл компани. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би өдөөч болхыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаа наа бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хэлээрээний зөв хөвшилтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлтэй учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд лагчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хуудас 8860 52. Танайх нүүрс төлдөг. Манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаад тавьсан. Ороод ир наашаа. Цаац. Готлог орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадaalтай үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би готлогт болчих. Гүй чи олны мэдгээр нь минь зам дээрээ тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалга хийж байна. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддоо эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Байгалийн рекламаа үр хөвгтийн эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зам. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол мед нэгдсэн эмнэлэг. За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Октал цадам сумаас явсаар агаад анаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. За Жазандлан охинтойгоо хамт ирлээ. Тэгэхээр анх удаага сургууль дээр ирж байгаа. Тий. Ер нь ингээ харахад айгүй гоё сургууль. Үнэхээр энэ сүрдмээр энэ том сургуульд 6 жил эмчийн мэргэжлэр сурах нэ. За сургууль дээр ирсэн анхны сэтгэл ямар? Ер нь айгүй сайхан байна. Үгээр хэлшгүй. Тэгээ манай сургууль ч гэсэн айгүй гоё. Тэгээд энэ гоё сургууль сурна гэдэгтээ үнэхээр баяртай. Тэгэхээр одоо орж батламжаа гардаж авна. Бидний хүсэлтийг хүлээж авсан энэ хамт олонд бол талархаад баршгүй энэ цаг мөчийг бол би ч гэсэн хувьдаа бүр сэтгэл догтлон төгшин хүлээж исэн. Тэгэхээр өнөөдөр чиний хүсэл мөрөөдөл биеллээ. Одоо ингээд хамтдаа хоёлаа сургууль руу гараа. За. Сайн бацгаана уу? За. За бид Жазандлан охиныг аваад ирлээ. Юун түрүүнд бидний хүсэлтийг хүлээж аваад Жазандлан охины хүсэл мөрөөдийг биелүүлээд сургуульдаа бас авахар болсон танай хамт олондос баярлалаа. За юуны түрүүнд баяр хүргье. Тэгэхээр жаглалын зөвлөлийн гишүүдэд товчхон тайлбар хэлээ. Энэ мөрөөдөл биелдэг юм гэж энэ сайхан нэвтрүүлэг байдаг. Бид бүхэн мэднэ. Энэ нэвтрүүлгээс манай сургуульд хүсэлт гаргасны дагуу бид нийгмийн хариуцлага биелүүлэх, нэг ч гэсэн хүнд боломж олгох, ийм авьяаслаг, итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй юм хүмүүсийг энэ их сургуульда илсүүлэн авч суралцуулах боломжтой гэдэг асуудлыг бид зөвшөөрсөн. Гэхдээ энэ хүмүүс маань юм хордон хүрээд ирнэ гэж үндэ бодсонгүй. Тэгээд энэ би нөхөнд
батламжийг гардуулж өгье. Би уншаад өгье тийм ээ. Батламж Төв аймгийн Ухтаал цаадам сумын харьяат ганц цаг хугацаанд Жавцан дулам танаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаахын суурь боловсролын дамжаанд 2017-2018 оны хичээлийн жилд хэлсэн суралцах эрх олгоо 2017 оны 4 сарын 19-ний өдөр гэсэн. Энэ батламжийг гартуулъя. За баярлалаа. Энэ бол Жавцан дулам гэж энэ охины хувьд бол маш том боломж гэж харж байгаа. Энэ манай сургуулийн босго өндөр олон хүүхдүүд элсэн суралцах хүсэлтэй байдаг. Магадгүй энэ чиний амьдрал тохиолж байгаа их том боломж, их том аз байж магадгүй. Тийм учраас энэ боломжийг минийд өөрөө сайтар ашиглаад сайн эмч болно гэдэгт нь бид эргэлзэхгүй байна. Бид бүхэн танд их том итгэл үлүүлж хүлээлгэж байна гэдгийг бас ойлгоорой. Тэгээд амжилт хүсье. Хичээл сайн суралцаарай. За энэ их том мундаг сургуульд намайг ингэж үн төлбөргүй сургаж байгаа энэ хүү захирлууд болон мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ маш их баярлалаа. Тэгээ би та бүхний итгэлийг яасан ч алдахгүй өөрийнхөө бүх чадлаад ажиллан суралцах болноо гэдгийг амлаж байна. Жавцан дуламдаа бас баяр хүргэе. Тэгээ энэ боломжийг битгий алдаарай. Улам сайн хичээгээрэй. Тэгээ сайн эмч болоорой гэж нэгдүгээр би хүсэж байна. Хоёрдугаар манай сургууль бол өөрөө Монгол Улсын төрийн өмчийн тэргүүлэх их сургуулиудын нэг. Одоогоос 75 жилийн өмнө байгуулагдсан. Тэгээ Монгол Улсын хүн эмнэлгийн Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет нэрээр анх байгуулагдсанаас хойш одоо 75 жил болж байгаа. Анхны төгсөгч маань бас гараад 70 жил болж байна тийм ээ. Одоо хүртэл бас манай амьд сургууль байгаа хүмүүс байгаа. Ийм сайхан одоо түүхтэй. Тэгээ манай сургууль маань одоо анагаах ухааны дээд сургууль, анагаах ухааны их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, дараа нь анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэсэн ийм нэр хаягтайгаар өнөөдөр ингээ хөгжиж өгсөн ийм сургууль байна. Яг манай Жавцан дулмын маань одоо элсэн суралцж байгаа энэ хөтөлбөр маань бас өөрөө их онцлог хөтөлбөр өөрөлд манай сургуулийн одоо гол одоо имиж болсон ийм хөтөлбөр л хүний хэмжүүлдэг ийм хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөр маань одоо яг өнгөрсөн жил бас Европын холбооны АСЕАН гэж байгууллагаар магадлалыг хэмжлэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг амжилттай төгсөх юм бол одоо яг өмнө нь бол Америкийн нэгдсэн улс босод одоо Ази орнууд үлийн зөвшөөрөгдсөн байгаа. Мөн Европын холбоонд очоод тэнд одоо лицензийн шалгалтаа аваад эмчийн үйл ажиллагаа эрхлэх ийм боломж нэгдсэн ийм хөтөлбөр юм шүү гэдгийг би аюул өнөөдөр хэлье. Дээр нь эрхчлээс манай сургууль өөрийн гэсэн эмнэлэгтэй болоо явчихвал тэнд одоо сургуульд бүх үйл ажиллагаа ханжигдрээд одоо ингэ олон чанартай хүн ардын хариултын төлөө нүд цавчилгүй зогсох энэ сайхан хүмүүсийг бэлтгэдэг үйл ажиллагаа нь улам өргөжчих юм байгаа маа. Тэгэхээр ийм сайхан боломжтой дэлсэн орж бас их азтай л гэж хэлж байна тийм. Батламжаа гарч явсан. Одоо ингээд залгаад бид яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн эко цогцлбор нь ороод ирсэн бэ. За яг одоо сандрал бол гайгүй болсон тий. Захирлуудын өмнө жахаа сандарсан. Гэтэ сэтгэл ямар вэ? Тэгэл одоо маш ер нь айгүй гоё юм. Тэгээд энэ сургуулийн ч гэсэн айгүй дотор нь гоё, хүүхдүүд нь бас айгүй ер нь хичээнгүй юм шиг харагдчихээн. Тэгээд сая захирлуудын югаар ороход айгүй их сандарсан. Одоо өстэй 50 болсон өстэй гоё юм. 6 жил энд сураад хүний хэмчээр төгсөх нь шүү дээ. Өстэй үгээр хэлхий аргагүй. Ер нь тэгээ мөрөөдөл үнэхээр биелдэм байж гэж хэлж. Толомгүй сэтгэлэн цавцагаа суши тожда над санагдах миний хайртай ээжи тожда над санагдах миний хайртай ээжи. За үзэгчдээ мөрөөдөл биелийн нэвтрүүлэг гинтийн сервизийг үргэлж та бүхэндээ барьдаг. Энэ удаад бид анагаахын шинжилгээ ухааны их сургуультай хамтран Жавцан дулам охиныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа. Энэ хамт олон бид нарыг үнэхээр хүндэтгэн хүлээж авсныг та бүхэн харсан ба ингээд эх 7 хоногт хин нэгний хүсэл мөрөөдөл нь биелэх баяртай мөчид эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр өгөөж гурил компани нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаа. Ингээд эх 7 хоногт энэ цаг мөчтөө хин нэгний хүсэл мөрөөдөл нь биелэх баяртай мөчид эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. Ээж дүү хогтөл ном одоо яаж төсөв нэлийн санаа зовхон бэх юм да. Ээжтэй ч нэ тусалж чадах юм уу гэж боддог. Ээж тусалж чадах юм уу?
Эмч болоо ирүүлэх судалгаа ямар хэвчтэй дахин төлөвлөлөхгүй. Тэгэл өөрөө юм нэмч болоод дээж тааглаасаа хандгнаа л гэж. Жавцан тулмынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүний хэмжээр 6 жил тэтгэлэгтээ сурах эрхийн бичгийг олгохоор ирсэн юм аа. Ээжээ. Охин дийцчлээ. Ахламжийг гардуулж байна. За баярлалаа. Охин надаа эмч болоо таныгаа эмчлээ. Тэгээ дүү гурал аз жаргалтай сайхан амьдрнаа. Сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээ.